За миний би лавгийн тойм нэвтрүүлэгт орж явах үедээ хууль зүйн дотоод хэргийн сайдын их хоёрын талаар бодоос одоо хандив нэрээр 500 мянган $500 авсан. За тийм учраас би энэ асуудлыг одоо авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулнаа гэж хэлсэн тийм ээ. Тэгээ өнөөдөр би бас үзэгчдтэй, олон нийттэй огсон амлалтаа биелүүлэхээр авилгалтай тэмцэх газар дээр ирлээ. За авилгалтай тэмцэх газар дээр ирж байгаа надад нэг л зорилго байна. Тэрний юу вэ гэхээр яг л энэ асуудлаар та бүхэн маань асуулт асуугаасай л гэж бодож энд ирж байгаа юм. Тэгэхгүй нөгөө бодиттой байдлыг бодит үннээс холбоолох гэдэг одоо нэг зүйл ярихлаар одоо илүү нэг тийм өөр агуулга руу хандуулах гэсэн ийм оролдлого бас их боллоо. Тийм учраас бодиттой зүйлээр ярий. Бусад улс төрийн сэдвтэй холбоотой асуудал дээр ордонд оролцож хэдүүлээ ярилцъя. Зөвхөн энэ асуудалтай асуулт асуугаарай гэж. За дээрээс намайг бас ярь дуусны дараа та бүхэн маань асуулт асуучвал үзэж байгаа хүмүүст илүү хялбар байх болов уу гэж бодож байна. За өнөөдөр би 894 хуудсан материалыг 4 бүлэгтэйгээр бэлдэж авилгалтай тэмцэх газар өгөх гэж байгаа. За нэгдүгээр бүлэг нь бол бодийн автогтой холбоотой асуудал. За хоёр дахь нь бол нүүрсний сонсголттой холбоотой материалууд. За гурав дахь нь бол энх хоёрын авилгалтай холбоотой одоо асуудал. За мөн одоо холбогдох гэрч болон за зарим нотлох баримтуудыг одоо энд авсаргасан байж байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь бол энх хоёртой холбоотой бусад авилгалын асуудал гэсэн ийм одоо 4 бүлэг дээр хуваасан байгаа гэсэн үг. За тэгээ бүгдийг ярихлаар анхаарал хариуч учраас би зүгээр товч таймлаад тодорхой зүйлүүдийг яриад ингээд материалаа өгчээ. Тэгээ мэдээж материал өгчөөд араас нь хэвлэл мэдээл олон нийт анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За би ч өөрөө бас анхаарал хандуулнаа гэдгээ хэлье. За нүүрсний хулгай, нүүрсний сонсгол гэдэг зүйл хизээ эхэлсэн бэ? За та бүхэн санаж байгаа 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын валютын нөөц 2.7 тэрбум болсон. За ингээд бид нар ханшаа алдсан. Тухайн үед эдийн засгийн хөгжлийн сайд Хүрлбаатар сайд болоод томилогдоод удаагүй байсан. За яагаад валютын нөөц багассан бэ гэдгийг бид нар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн засгийн газрын хуралдаан дээр 362 дугаар тогтоолыг одоо баталж олон нийтэд мэдээлэл одоо хийх энэ агуулга дээр засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Та бүхэн энийг санаж байгаа болов уу гэж бодож байна. За шалтгаан юу вэ гэхээр ерөөсөө Эрдэнэт 5-7-оос ачигдж байгаа нүүрсний дийлэнх нь ерөөсөө бодийн офтек одоо гэрээтэй холбоотой ийм нүүрсийг гаргаад байна. Нэгүгээр хэлбэл нүүрсээ урьдчил зарцсан. Нүүрс зарагдаад экспорт гайлын мэдэн дээр байгаад байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаад байна. За энэ асуудал одоо юунд байна гэдэг ийм асуудал үүссэн. За ингээд Хүрлбаатар сайд маань бүлгүүдэд мэдээлэл хийсэн, олон нийтэд мэдээлэл хийсэн, тийм ээ. За 5-7 дээр онц байдал тогтоосон. Ингээд зөндөө асуудлууд болсон. За ингээд засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд Bud International Software компани төмөр зам барих одоо төсөв төртөг эхлээд $600 сая байжгаад үе шаттай нэмэгдээд гүйцэтгэлийн дүн нь бол 1.3 тэрбум $. Төрсөн. 2 дахин нэмэгдсэн гэсэн. 2 дахин нэмэгдсэн. За энэ шалтгаан за мөн үндэсний аюулгүй байдлын одоо зөвлөлөөр нууц гэрээ хийгээд за тэгээд тендер байхгүйгээр шууд гэрээ хийсэн энэ офтек гэрээтэй холбоотой үнийн ийм асуудлыг одоо төр хороо байгуулъя. Яг гэвэл бид нар өмнө нь хөгжлийн банкн дээр төр хороо байгуулад нэлээд амжилтанд хүрсэн тийм ээ, зээлүүд эргэж төлөгдөөд. За энэ юу зөв арга юм байна гэж үзсэн. За ингээд улсын их хурлын гишүүн Гамболд төр хороо байгуулад ахалсан. За ингээд Гамболд маань сүүлрүүгээ зүхтаагаад олдгоо байсан. Манай Содбаатар Гамболд гэдэг эднөхтүүд нүүрсний офтектэй буюу бодиттой холбоотой асуудлыг өөр зүйлд одоо анхаарлыг нь хандуулах ийм одоо оролдлогууд улаан цагаан хийгдэж эхэлсэн. За ингээд би Б-ийн хоёрыг одоо энэ төр хороог ахлахын зүйтэй гэж үзсэн. Надад хоёр үндслэл байсан Б-ийн хоёрыг дэмжих. За нэгдүгээрт бол хөгжлийн банкны одоо сонсголыг бол их сайн зохион байгуулсан. За дээрэс нь мань хүн өөрөө одоо бас энэ шудраг ёсны тэмцэлд хувь нэмэр болёо. Сэлэм жад баймаар байна. Ил бамбаа баймаар байна гэдэг ийм одоо байр суурийг олон удаа илэрхийлж ирсэн надаа. Тэгээ миний хувьд үүнд нь итгээд за энэ одоо
асуудлыг чиний хувьд ахлахын зүйтэй байна. За гол нь энэ бодиттой холбоотой асуудлуудыг чи гаргаж ирж тавьж нэг үгээр хэлбэл энэний цаана авилгалын асуудал байна уугүй гэдгийг илчилж чадах уу гэсэн. Мань хүн чадна гэсэн. За ингээд улсын их хурлын 63 дугаар тогтоол батлагдсан. Ингээд нүүрсний сонсгол явж ирсэн. 9 өдрийн турш үргэлжилсэн. 9 өдрийн турш үргэлжилсэн. За харамсалтай нь ажиглал байсан. Бодитоор хоолоор шахаал сүртэй зүйл яриад байгаа мөртлөө өнөөдрийн энэ одоо баримттай холбоотой нэгч зүйлийг ярихгүйгээр за олон өөр зүйлүүд одоо ярьж байгаад ингээд боддын офтекийн гэрээтэй холбоотой ямар ч асуудлыг улсын их хурлын тогтоолд огт оруулахгүйгээр дурдахгүйгээр за тэрч бүвэл валютын нөөцтэй холбоотой засгийн газрынхаа тогтоолыг ишлэхгүйгээр дууссан. Энэ одоо та бүхэнд баримтаараа ингээд байж байгаа. За энэ бол Б2 эхэлсэн цэгээсээ сонсголын дунд маш их хэмжээнд өөрчлөгдсөнийг нотолж байгаа. За энэ улс төрийн шахалт дарамт байв уу? За аль эсвэл хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би Б2-аас тодруулж байсан тухай үед. За тэгэхэд Б2 бол надад бол улс төрийн шахалт байгаагүй. Гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерхий сайдаа уучлаарай гэж хэлээд манай өрөөс гарсан. За тэр цагаас хойш яг Б2 өтрийн дунд бол бас үл ойлголцол үүссэн. Ягаад гэвэл миний хувьд итгэхэ байсан. За ингээд дахиж би хууль зүйн дотоод иргэн сайдаар сонгуулийн ард бол аваагүй. Энийг бол та бүхэн мэдж байгаа. За ингээд бас мань хүн нөгөө сайд байхаар юм дуурдгүй, сайд биш болохоор нэг дуурдаг хүмүүсийн нэг байгаа. За ингээд өнөөдөр бас улс төрийн үйл явц томилгоо цаг хугацаагаар учиг тайлагдж байна. Улсын их хурлын гишүүн Б2 нь Bod International хувьцаат компани захирал Баясгалангаас 2 хүний хамт байлцж байгаа дөрвөлээ 500 мянган $500-ыг нэг удаа. За дээрээс нь 800 мянган $500-ыг дахин нэг удаа буюу нийт 1.3 сая $500-ыг бэлнээр авсан. Энэ асуудлуудыг надад одоо гэрчүүд за холбогдох бас баримттай хэлсэн. За энэ асуудлыг би гэрчүүдийнх нь одоо нэр болон мэдээлэлтэй өнөөдөр авилтаа тэмцэх газар ингээд өгч байгаа юм. За дээрээс нь Б2 бол Bod групптэй буюу голомттой өмнө нь ч маш их тийм холбоотой байсан байна гэдэг ийм нотох баримтууд гарч ирсэн. За энийг бол би тухайн үед бас мэдэхгүй байсан. За энэ бол Дэмбэрэл Зэрэнгийн Мөнх Эрдэнэ засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс одоо миний хувьд бол ажиллаж гисэн. За очоод мань хүн Голомт банкнд хуулийн зөвлөхөөр ажиллаж исэн Мөнх Эрдэнэний хувьд. За Ламсурынгийн Отгон баяртай хамтарч за Солонг Мөнх партнер хувьцаат компани болон Legal Link CBA хувьцаат компаниар дамжуулан 5-7 төмөр зам буюу Bod International-ийн энэ одоо тийм ээ 1.3 тэрбум $5 хуулийн гэрээний хуулийн ахлах зөвлөхөөр мань хүн ажилласан. Мөнх Эрдэнэ. За ингээд 5-7 төмөр зам хувьцаат компани Bod International Group-ээс нийт үнийн дүнгээр 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. Одоо дэд сайд Мөнх Эрдэнэийг би яриад штэ тийм ээ. Дэд сайд. За ингээд Мөнх Эрдэнэний хамгийн одоо ойрын найз нь бол Б2. За энэ бол томилгоогоор ингээд нотлогдож байгаа. Тэргүүн дэд зандан шидарт Б2 тийм ээ одоо Мөнх Эрдэнэийг томилуулсан. За дараа нь хуульцууд одоо тэргийн одоо дэд сайдын албан тушаал гарангуут авсан. За би улсын газрын хэрэглэх газарт бас удаан ажилласан. Та бүхэн мэднэ. Нийтдээ одоо хэрэглэх газар ерхий сайдын одоо хугацааг тооцвол бас нэлээд урт хугацаа. Тийм учраас миний хувьд бас мэдээллүүдийг авчихсан. Мөнх Эрдэнэ гэдэг нөхөр очисон цагаас эхлээд ерөөсөө л энэ бодиттой холбоотой гэрээнүүдийг устгах. За Эрдэнэс 5-7-той холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас бодиттой холбоотой ажиллаж байсан хэсгийг хасах. За мөн энэ Солонг энэ Мөнх партнерс гэдэг өөрийнх нь сити сургуулийн 104 тоотод байгаа одоо скватер дөрүүдээр байдаг. Энэ бүх хувьцаа эзэмшлээсээ татгалцсан. За энэ бол ингээд дэд сайд бос одоо тэргүүн дэд босныхын дараа болсон үйл явдлууд та бүхэн энийг нягтлаад харчихсан зүйлтэй. Нэг үгээрэл өөрөө энэ бодиттой холбоотой байгаа бүх нотлох баримтуудыг устгасан. За сүүлд дэд сайд болоод тухайн үеийн буюу 2019-2021 оны замын цагтаа дээр байгаа камерын мэдээллүүдийг одоо устгах оролдлогыг хийж байгаа ийм мэдээллийг би авч байгаа. Тийм учраас энэ нөхрийг бол яаралтай одоо төдгөлзүүлж шалахгүй бол энэ нотлох баримтуудыг одоо устгах ийм зорилгыг өөрийнхөө одоо өнөөдөр байгаа албан тушаалыг уруулан ашиглаж хийж гинэ гэд. За ингээд Bod International хувьцаат компани Oftek гэрээ бид хийсэн $600 сая байжгаад 1.3 тэрбум $5 болон нэмэгдсэн. За ингээд анхны гэрээ байгуулагдаад анхны гэрээг болохоор одоо 5-7 төмөр замын тууцын дарга мэргэн гэж хүний шийдвэрээр одоо энэ анхны
110 сая ам доллар шилжиж байгаа юм. 110 сая ам доллар Эрдэнэс одоо 5-7 Эрдэнэс Монголоос 5-7 төмөр зам руу за 5-7 төмөр замаас Бод Интернэшнл руу шилжиж байгаа. За би дансныхын дугаарыг хэлье. 81 45 10 09 43 гэдэг 5-7 төмөр замын Голомт банкнд байрших данснаас Бод Интернэшнл хувьцат компани Голомт банкнд байрших 81 54 10 09 35. За энэ сүүлийн данс бол устгагдсан. Гэхдээ энэ бол одоо цахим мэдээллүүд дээр бол ингээ үлдсэн байж байгаа. Энэ данс руу хийгээд ингээд валют арилжаа гэдэг нэртэй энэ гүйлгээ хийгдсэн. За энэ гүйлгээг оройд нь бэлнээр гаргаж аваад хуваагаад за зарим мөнгийг нь хүүхдийн парк дээр за зарим мөнгийг олон нийтийн саунд за би бизнесийн нэр хүндэд нь халдахгүй гэдэг агуулгаар бас нэрийг нэлээд яг энэ удаа за мөн зочд буудлуудад за мөн төрийн хамгаалалттай төрийн тусгай хамгаалалттай объектуудад энэхүү одоо гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд энэ 110 сая ам долларыг хувааж тараасан шөндөө. За энийг тууцын дарга мэрэгэн мэдхийн дээр мэдж байгаа. За энэс хойш мань хүн сэтгэл зүйн дарамтанд орсон. За энэ агуулгуудаараа бас одоо надтай уулзах юм хүсэлтүүд тухайн үед бол бас зөндөө бас тавьж исэн. Тэгэхээр мэрэгний хувьд бол одоо бас үннээ хэлэх цаг болсон. Ягаад гэвэл энэ өөрийн чинь гарын үсгтэй ийм одоо гүйлгээ байж байгаа. За энийг бас одоо авилгатай тэмцэх газар анхаарал авах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За гэхдээ энэ 110 сая ам доллараар бол тогтоогүй гэж үзэж байгаа. За би түрүү дурдсан. За энэс аюур сайхан жишээлбэл сая доллар авсан гэж би хэлсэн тий. За энийг бол би ингээд өнөөдөр бас энэ нотлох баримтуудын хамт аюур сайхныг өгч байгаа. За дээрэс нь удахгүй гав уяг гарч ирж одоо бас нэг тийм янз бүрийн мэдээлэлүүд хийх байх. Эдгээр бол баг би тохироод орцсон юм гэж бодож байгаа. Ягаад гэвэл хамгийн гол мэдээлэлтэй удаан жаргалыг гадагшны гаргаа явуулсан. Тэгээд энэчнээс бол нэлээдгүй хэмжээний одоо сая доллараар тооцогдох хэмжээний ийм гүйлгээ хийгдэжээ гэж. За ингээд энэ схем нь үргэлжилж голомтын одоо энэхүү офтек нүүрс гасан тоон тутмаас тодорхой одоо мөнгөн дүнг тохирч яг энэ схемээр одоо сүүлд ингэж үргэлжлүүлсэн байна. За энэ нь бол багадаа 80-аас 100 сая одоо ам доллар одоо гасан байх магадaltaй. За тэр шахалт нь явж гаад тийм ээ одоо валютын нөөцөнд нөлөөлөх хүртэл хэмжээнд зөвхөн бодийн нүүрсийг гарга бусад нүүрсийг хоёрдугаар тавь гэдэг ийм шахалт болж хувирсан. За энийг нэлээд өргөн далаацтайгаар авилгалтай тэмцэх газар одоо шударгаар шалгана гэдэгт бол итгэлтэй байгаа. За ингээд инх хоёр сүүл рүүгээ энэ асуудал нь ингээд үр дүнтэй болоод мөнх эрдэнэтэй хамт одоо томоохон компаниуд дээр бол нэг өөрөлдөл хуулийг манипуляц хийж сенсацаар дарж сенсац гаргаж тавиад ард нь хахуул авдаг ийм одоо үндсэнтэй ийм найз нөхдийн одоо ийм хуульчдын ийм одоо бүлэглэл маягийн ийм зүйл байгуулсан. За тэрэн дотор мөнх эрдэнэ за энэ Отгон баяр гэж нөхөр байгаа. За мөн Ороно майнингтай хийх хилцээрт ч одоо энэ хуульчд бол оролцсон байгаа. 300 орчим сая төгрөгийн одоо гэрээ хийсэн. За та бүхэн маань судлаад үзээрэй. Би материалуудыг хавсарсан байж байгаа. За энэ үл юу вэ гэхээр Оронотой холбоотой асуудал хэрвээ энэ компанийг одоо дэмжихгүй бол акц нэ. Тийм үү унгаанаа. За энэ зүйлийг бол одоо нэр бүхэн улс төрчдөд хэлсэн байгаа. Тэр хүмүүс гэрчийн мэдүүлэг өгнө гэдэгт бол итгэлтэй байна. За дээрэс нь энхүүрийн хувьд тусгай хяналтын хорооны даргын ажлыг одоо ингэ давхар хийгээд байгаа. Уг нь бол одоо хууль зүйтэй тэргийн сайд тэгээд бүх одоо хууль хяналтын байгууллагуудын дотоод төсөв буюу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дотоод нууцтай холбоотой төсвийг мэддэг дэд хорог давхар хариуцаад яваад ах бол уг нь хуулиар хориотой. Гэхдээ энх хоёрт бол хууль гэж одоо байхгүй бас зөвхөн ард тал гэдэг зүйл байна. Тийм учраас хуучин нисдэг тэрэг буюу одоо би бас мэдээлэлтэй өмнө пост би хийсэн та бүхэн ажигласан баг. 10 дангийн болд гэж нөхрөөс одоо энэ олон мэдээлэлтэй холбоотой лоббины төлөөс гэж үзэх юм уу? 10 дангийн болд гэж одоо нөхөртэй холбоотой хуучин нисдэг тэргийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга одоо бям жаргал тэргүүтээ нөхдүүдтэй Б2 тохиролцож шинээр баримт бүрдүүлээд худалдаж авсан. За энийг та бүхэн ингээд хөөгөд үтчүүл аянда орж ирэн тийм ээ. Хэдэн онд гайлд орж ирсэн байна. Шин байх нүггүй юу? Ямар үнэтэй байв? За тэгээд дундаас нь хэдэн төгрөг унгаав гэдэг.
За энэ бол бас их ноцтой асуудал. За дээрээс нь цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг мань хүн Нямжуу гэдэг нөхөр рүү шилжүүлсэн. За Нямжуу маань одоо уяач манай Содбаатар даргын хамгийн ойрын найз тийм ээ. За ингээд 5 орчим тэрбум төгрөгийг аваад за ингээд одоо энэ тараалт бас хийгдсэн ийм одоо баримт би энийг би одоо хасрагж байгаа. За ингээд автомашин орон сууц. За орон сууц энэ нүүрсний мөнгө хайцсан бэ гэдэг одоо эрэлт явна шүү дээ. Энд чинь 100 орчим сая доллар, 200 сая доллар гэдэг бол маш их хэмжээний мөнгө. За энэ их мөнгө бол юу вэ гэхээр орон сууц тагсан байгаа маа. Тэгээд энэ бол одоо автцын аманд байна. Тэгээд энэ автцын аманд баригдаж байгаа одоо манай нөлөө бүхий одоо улс төрчдийн эзэмшиж байгаа энэ хувь эзэмшил донд бас бэнх хоёр байна. За яг мэдээж нэрээрээ байхгүй тийм ээ нэрээрээ байхгүй. Гэхдээ одоо энэ асуудал за мөн одоо Land Cruiser 300 маркийн автомашиныг одоо энэ асуудлуудаас одоо авч хөрөнгө орлогын мэдүүлгэндээ тусахгүй одоо хүртэл унаа явж байгаа юм асуудлууд байна. За тэр асуудал дээр одоо ялангуяа сайн орон сууцтай холбоотой асуудал буюу энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ нисдэг тэрэг болон энэ нямживтай холбоотой асуудлын араас бол одоо тэр юу гарч ирнэ. Land Cruiser машин гарч ирнэ. За энэ бол ингээд авилгалтай тэмцэх газрын хийх ажиллаа гэж үзэж байна. За ийм асуудлуудыг эмхтгээд дөрвөн бүлэгтэйгээр өнөөдөр миний би эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заасан эрх мэдэл албан тушаалаа уруулан ашиглах 22-ын 4-р зүйл заасан нийтийн албан тушаалтан хахуул авах гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг шалгуулахаар улсын их хурлын гишүүн Лусан намсрын оюун эрдэнэ миний би энэхүү гомдлыг гаргаж холбогдох баримтуудын хамт авилгалтай тэмцэх газарт өнөөдөр хүлээлгэж өгч байна. За үүнтэй холбоотой асуултанд хариулъя. Акц хийх гээд дэмий би улс төрийн олон акцийг мэдсэн. Энэ янз бүрийн нөхдүүд бүгдээрээ бие биенээ тань. Тэгэхээр яг энэтэй холбоотой 3-аас 4 асуултанд хариулт аваад би орё. За баярлалаа. Их хоёрыг яг авсан гэдгийг тогтоосон хөдөлгөөр нотлох баримт байгаа юу? За байгаа. Яг гэвэл 4 хүн байсан. 2 хүн гэрчилж байгаа. Аль аль гэрчүүдтэй би холбогдсон. За миний хувьд бас одоо гэрчийн мэдүүлэг өгнө. За шаардлагатай бас бичлэгүүд байгаа. За тэр бичлэгүүдийг авилгалтай тэмцэх газар гэрчүүдтэй одоо бас холбоо тогтоож эрх зүйн хувьд одоо ямар байцаалт авах вэ гэдгийг одоо холбогдсны дараа тэр бичлэгүүд гарах боломжтой 2 цагийн одоо бүтэмжлэг байна. Атикусийн 20 сая долларын юунд зарцуулсан бэ? Ричард Боулид ойролцоогоор 3 орчим сая. За энэ сэдв одоо за харин за би дахиад хэлэхэд оюутлоготой холбоотой асуудал дээр зунжангаа шалгалаа. Нэг ч нотлох баримт байхгүй. За дахиад хэлэхэд энэ сэдвийг одоо бодоос битгий холбоох. Би энэ талаар ордонд уулзаад тайлбарлая. Тийм учраас бодиттой холбоотой асуудал дээрээ фокуслъя. Тийм учраас би өнөөдөр ордноос гадна ирчээд байж байна. Энэ баримтуудыг өмнө нь яагаад тавьдаг вэ? Өмнө нь та бүхэн ажигласан бол би бодиттой холбоотой асуудлыг байнга тавьсан байсан шүү дээ. Та хэд л ажиглаагүй? Байнга л энэ асуудлыг одоо нууцаас гаргах нь зүйтэй гэдэг акцийг хүртэл хийжсэн шүү дээ. Бодиттой холбоотой энэ асуудлаас болж ер нь олон улс төрчтэй би бас таагүй харилцаанд орсон шүү дээ. Нүүрсний жагсаал дээр хүртэл би энэ асуудлыг л бас одоо шаардж ирсэн. За харамсалтай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо тэр зөвлөмж буюу 0505 зөвлөмжийг ил гаргаагүй. За дээрэс нь тухайн үед яг энэ одоо дансаар 110 сая доллар орсон. За Б инх хоёр 500-800 мянгаар бодоос мөнгө авсан гэдгийг л үндэ би мдээгүй. Энэ ингээд улс төрийн үйл явдал чинь бас ингээд томилгоо өрнөл гэдэг олон зүйлээр бас тайлагдсан юм байна. Нэг талтаа бас би их талархалтай байгаа. Ягдгүй л өөрөө учиг тайлагдж байгаа томилгоогоор. Жишээлбэл мөнгө хэрдэн гэж залууг тэргүүн дэд дарга дээр томилогдох хүртэл би таньдгүй байсан. Нэг залуучууд явж л байдаг гэсэн тийм ээ одоо энэ тэндгүү гэд. Гэтэл энэ мөнх өрдөн гэж залуу бол одоо манай зам тээврийн яамны тухайн үеийн гэрээ хийжсэн хүмүүсийг хамгийн их дарамтлж ирсэн. 5-7 компани дээр бүр очиж сахиад суужгаад энэ бүх зүйлүүдийг одоо хамгийн их зохион байгуулсан гол гардан зохион байгуулагч бол өөрөө манай Б-ийн хамгийн дотны хамтран зүтгэж байсныг би одоо л энэ холбогдох баримтуудаар нотолж байгаа. Тийм учраас одоо өөрөө их гөлөг төөрүүлнэ гэж ярьдаг. Мань хүн бол гөлөг төөрүүлж буюу хуульд манипуляц хийх замаар өөртөө одоо давуу байдал олгож авдаг юм арга ядарсан залтай улс төрч байна гэж миний хувьд бол дүгнж байгаа. За тэгээд худал хурдан зүнд гүцэгдэнэ. За их баярлалаа.